That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удамхад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За 2 дугаар сарын 6-ны өдөр буюу одоо уржигдэр өнгөрсөн Баасан гарагт Америк нэгдсэн улс болон Ираны талууд бол одоо аль бие ёсоор Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бол одоо анхны яриа хэлцээрийг бол эхлүүлэхээр Оман улсад бол одоо анхны уулзалтаа бол амжилттай хийлээ. За гэхдээ бас яг ч амжилттай гэж хэлж бол болохгүй. Яагаад гэвэл одоо энэхүү уулзалтаар талууд анхны одоо ярилцаж байсан энэхүү одоо гол уулзалтын сэдв болох за Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бол хараахан ярилцаж бол амжаагүй. За эх 7 хоногт бол дахин 2 дахь удаагийн уулзалтыг хийж одоо тэрхүү уулзалтаар илүү дэлгэрэнгүй нарийн асуудлуудаа бол ярихаар ингэж төлөвлөөд салсан гэж байгаа. За харин яагаад энэхүү уулзалтыг ингэж амжилттай гэж хэлээд байна вэ гэвэл за Америк нэгдсэн улс Иран хоёр улс бол одоо Америк нэгдсэн улс бол одоо хөлөг онгоцоо Ираны ойролцоо аваачаа тавьчихсан. За өнөө маргаашгүй ингээ байлтахад бэлэн байдалд орцсон. Ойролт орондод шин дайны галт үргэлжлэж магадгүй ийм байдалд хүрсэн ийм хурц хүнд цаг үед за Иран болон Америк нэгдсэн улсын албаны төлөөллүүд өөр хоорондоо бие биенийхэн царайг нүд рүү хараад уулзалт тэгээд за гар барьж чадсан гэдэг нь бол одоо энэхүү хурцдмал уур амьсгалыг бол төрдөөч гэсэн намжааж чадсан ийм одоо онцгой үйл явдал болсон гэдгээрээ за амжилттай уулзалт гэж бол нэрлэдэг байгаа юм а. Гэхдээ ерөнхийдөө бол олон улсын геополитикийн шинжээчид хоёр орныг Ираны цөмийн хөтөлбөр дээр шинэ хэвлэлцээр байгуулж чадна гэдэгт бол ихээхэн эргэлзэж байгаа хэмээх одоо ийм байр суурьтай байгаа юм байна. За учир нь Израиль улсын зүгээс Америк нэгдсэн улсыг Ираны эсрэг хатуу бодлого баримталж буулт хийхгүй байхыг бол шахаж шаардаж байгаа бөгөөд за Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн өөрийн холбоотон болох Израиль улсын талд орж за шаардлагаа зөвлөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм а. За үүнд мэдээж хэд хэдэн шалтгаан бий. За хамгийн том шалтгаан нь Израилийн талаас Исламын бүгд найрамдах Иран улсыг түүхийнхэн хамгийн сул дорой үе дээр явж байна гэж бол үзэж байгаа юм. За учир нь 1-р сард Иран улсад эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тэмцэл нь бол хит их газар авсан тул за Ираны засгийн газар нэлээд сул дорой болсон гэж бол Израилийн тагнуулын байгууллагын зүгээс бол тооцоолж байгаа юм а. За мөн одоо хоёр орны хооронд болсон эхний уулзалт бол тийм ч амжилттай болоогүй гэвтгэх өөр нэгэн үйл явдал бол үүний араас үргэлжлүүлээд болсон. За хэлэлцээр бол Баасан гарагт болсон. За гэтэл хэлэлцээрийн маргааш нь буюу Бямб гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай худалдаа хийж буй за бүх улс орнуудын тарифыг бол нэмэх ийм захирамжинд бол гарын үсэг зураад амжлаа. За түүнчлэн Америк нэгдсэн улсын зүгээс Ираны газрын тосны экспортыг хомихын тулд олон тооны тээврийн компаниуд болон за хөлөг онгоцнуудад шинээр хориг арга хэмжээ авч байгаа бол Трамп зарласан юм а. За яг хөө Трампын хувьд хэлэлцээртэй амжилт олохын тулд за өөрөөр хэлбэл одоо давуу байдал олж авахын тулд Ираныг энэ маягаар бол шахалтанд зориуд оруулж байж бас болох талтай. За дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан тайлангаар бол 2024 онд Иран улстай хийсэн нийт худалдааны 4.1-ээс илүү хувийг за дан ганц бүгд найрамдах Хятад ард улстай хийсэн худалдаа эзэлж байгааг нь за Хятад руу Иран улсын зүгээс одоо 14.5 тэрбум долларын экспортыг гаргаж за харин одоо 18 тэрбум долларын импортыг хийсэн гэх ийм мэдээлэл байна. За мөн Израиль улсын зүгээс дараагийн хэлэлцээрүүдэд за Иран улсын баллистик пуужингийн хөтөлбөр болон за бүс нутаг дахь одоо зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлдэг Ираны дэмжлэгийн асуудлыг бол одоо энэхүү эх 7 хоногт болох хэлэлцээрийн сэдвтэ оруулахыг одоо Трампын зүгээс одоо Израилийн талаас одоо хүссэн ийм мэдээлэл цацагдлаа. Тэгэхээр яагаад израильчууд Ираны одоо пуужингийн хөтөлбөрөөс цөмийн зэвсэг биш одоо пуужингийн хөтөлбөрөөс ингэж ихээр болгоомжлоод байна вэ гэвэл за Ираны пуужингийн хөтөлбөр нь бол ойролт орондын хамгийн том за хамгийн олон төрөлжсөн ийм арсеналуудын нэгд бол зөв ёсоор тооцогддог. За Иран улсын хувьд өөрийн нутгийг агаарын довтлохоноос хамгаалах за ойролцоо орших дайсны цэргийн байгууламжуудад цохилт өгөх за цаашлаад бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад за өөрийн пуужингийн хүчин чадлыг бол одоо голцоо ашигладаг. За пуужин бол Иран улсын стратегийн суурь зэвсэг хамгийн гол хүчний тулхуур болоод бол удаж байгаа.
За Иран улсын хувьд богино тусгалын буюу 300-аас 1000 км-ийн зайд харвах хүчин чадалтай. За Фатех хэмээх одоо Пуужингийн цовруулууд за дунд буюу 1000-аас 2000 км-ийн зайд харвах чадвартай Шахаб болон за Сэжив зэрэг одоо Пуужингийн цовруулууд за мөн одоо нам өндөрт радарт баригдахгүйгээр бол харвалт хийх боломжтой Совмар болон за Ховезех зэрэг одоо Пуужингууд байгаа. За мөн эдгээр дээр нэмээд Ираны Авторт Шахад зэрэг одоо дронуудаас за Ираны энэхүү Пуужингийн салбар бол үндсэндээ бүрддэг юм а. За Иран улсын хувьд Пуужингийн салбар бол яалтчгүй түрүүн хэлсэнчлэн тус улсын хамгийн гол амь болсон зэвсэглийн салбарт зүй ёсоор тооцогдно. За учир нь гэвэл 1980-аас 1988 оны хооронд бол одоо Иран-Иракийн дайн болсон. За энэхүү дайнаар Иран улс өөрийн агаарын хүчин чадал хичнээн сул байгааг бол одоо аль биесээр хүлээн зөвшөөрч ойлгож авсан байдаг. За мөн үүнтэй зэрэгцээд Иран улс нь бол маш олон жилийн турш барууны за Америк нэгдсэн улсын одоо зэвсгийн хоригт бол байж ирсэн гаднаас зэвсэг бол хууль ёсны дагуу одоо тотгошоогоо импортлон авах бол ямарч боломжгүй болсон. За иймээс Иран улс нэгэнт агаарт ноёрхол тогтоох боломжгүй. За харин одоо ийм нөхцөл байдалд бол дайсны агаарын дайралт болон дайсны цэргийн бүлэглэлүүдийг бол Пуужингаар амдаж устгах боломжтой гэж үзээд за Пуужингийн хүчин чадлаа огцом нэмэгдүүлэх ийм алхам хийсэн юм а. За Израиль болон Америк нэгдсэн улсын зүгээс бол маш олон удаа Ирантай цөмийн хэлэлцээр хийхдээ за давхар Пуужингийн асуудлыг бол хэлэлцэх гэж оролдсон байдаг. За гэвч Ираны зүгээс Пуужин бол цөмийн зэвсэг биш бөгөөд за Ираны батлан хамгаалах салбарын асуудал учраас Пуужин бол хэлэлцэхгүй хэмээх одоо ийм байр суурьтайгаар өргөдөж хэлэлцээрээс одоо нүүр буруулж ирсэн байдаг. За гэхдээ бас яг үнэндээ бол одоо бодит байдал дээр Пуужин цөмийн хөтөлбөртэй бол салшгүй холбоотой. За хэрвээ үнэхээр Иран улс цөмийн баяжуулалттай амжилттай хийж за цөмийн зэвсэг зохион бүтээж гарган авч чадсан тохиолдолд за тэд гагцгүй одоо баллистик Пуужингаа ашиглаж за Ираны цөмийн зэвсгээ бол одоо тээвэрлэн буюу за баллистик Пуужин бол одоо цөмийн зэвсгийн хамгийн гол тээвэрлэгч бол болдог. За ингэснээр Иран улс нь Америк нэгдсэн улс биш юма гэхэд Европын холбооны зарим улсуудад хүртэл одоо цөмийн цохилт хийх одоо бүрэн хүчин чадалтай болж хувирах юм а. Тэгэхээр Ираны Пуужин бол өнөөдрийн Иран улсын оршин тогтнолын гол хөцөр гэж хэлж болно. За Иран асар хүчтэй Пуужингийн зэвсэгтэй тул за Израиль эсвэл Сауди Араб за цаашлаад Америк нэгдсэн улс зэрэг улсууд за Иранд бол одоо хэдий дайсагнацдаг боловч за бусад зарим улсуудын жишг шиг одоо шууд ингэж хавтан давтуулж чаддаггүй зүрхэлдэггүй. За иймээс Иран улс Пуужингаа хэлэлцээрийн ширээний гол хөцөр болгон ашигладаг. За мөн геополитикийн хувьд Израиль Америк нэгдсэн улстай сөргөлдөх давхар одоо гол тэнцвэр нь болдог. За хэрвээ Америк нэгдсэн улс эсвэл Израиль улс үнэхээр Ираны Пуужингаас огт айж имээлгүйгээр за үүнийг нь огтд үл тоож одоо тоолгүйгээр Иран улсад дайн зарлаж дайралт хийлээ гэж бодвол за чухам үүний дараа юу болох уу гэдгийг одоо тэд бол хэдийнэ тооцсон байдаг учраас бол шууд дайрч чадахгүй байгаа. За үнэхээр Америк нэгдсэн улс одоо дайрвал юу болох уу гэж одоо асууя. За юуны өмнө Америк нэгдсэн улсын ойрох дорнод дахь цэргийн баазууд за тухайлбал Ирак дахь Айн ал-Асад цэргийн бааз, за Катар дахь Ал-Үдэд цэргийн бааз, за Бахрейн дахь 5 дугаар флот, Кувейт болон Арабын нэгдсэн Эмират улс дахь одоо Америк нэгдсэн улсын цэргийн баазууд шууд бүгд нэгэн зэрэг Ираны одоо Пуужингийн дайралтанд бол өртөх хамгийн ихний бай болно. За тэдгээр баазууд нь мэдээж хэрэг бүгдээр Patriot болон FAD зэрэг одоо агаараас хамгаалах системүүдээр хамгаалагдсан боловч за Ираны зүгээс хэд олон тооны Пуужинг нэгэн зэрэг харавсан тохиолдолд за агаараас хамгаалах систем бол одоо ирж буй Пуужингуудыг бүгдийг нь амдан устгахад бол хүчин чадал нь хүрэхгүй. За ингэснээр Америк нэгдсэн улс асар их техник болон одоо хүн хүчний хохирол амсаж за ойрох дорнод дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазууд галзрын хөрснөөсөө гарчигдах ийм аюултай нөхцөл байдал бол бодит байдал дээр бол үүснэ гэсэн үг ээ. За яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр за 2020 онд та бүхэн санаж байгаа бол за Ираны генерал Сулейманы за Америк нэгдсэн улсын Пуужингийн дайралтанд өртөж алагдсны дараагаар за Иран улсын зүгээс бол одоо хариу болгож за Ирак дахь Америк нэгдсэн улсын за Айн ал-Асад цэргийн баазын ойр орчимд за хамгийн гол нь яг тэр цэргийн баазыг бол шууд онилоогүй за ойр орчимд нь бол одоо Пуужингийн дайралт маш олон тооны Пуужингийн дайралтыг бол хүчтэй хийсэн. За уг дайралт нь бол одоо Америк нэгдсэн улсын цэргүүдийг устгах за хөнөөх зорилготой бол биш байсан.
За үнэхээр ч одоо Ираны тал одоо тэр зорилгодоо хүрсэн. За үүний үр дүнд юу болсон бэ гэвэл за ойролцоох маш хүчтэй дэлбэрлэлүүд болсон учраас за үр дүнд нь одоо тус баазад байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын 100 орчим цэрэг бол тархины маш хүчтэй дөргилт авч эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд бол хүрсэн гэдэг ийм аль бие усны мэдээлэл байдаг. За иймээс Америкийн нэгдсэн улсын хувьд Иран руу дайрах дайралт нь эцсийн эцэст Америкийн нэгдсэн улсын ялалтаар өндөрлөж болох ч за нэг өсөнд бол одоо дайнд Америкийн нэгдсэн улс ядж болох ч за энэхүү ялалт нь бол одоо маш өндөр өртөгтэй байх боломжтой гэдгийг бол одоо маш тодорхой бол харуулж байгаа юм а. За үүнтэй зэрэгцээд Иран улс шууд бас Персийн булангийн газрын тосны тээврийг бол саатуулах зорилгоор за Хормузын хоолойг бол хаах нь бол хамгийн түрүүнд бол тодорхой. За тус хоолойгоор дэлхийн нийт газрын тосны 20-30% нь бол дамжин өнгөрдөг. За Ираны зүгээс танкеруудыг саатуулах, усны мин тавьж одоо тээврийн усан онгоцнуудыг цааш явах боломжгүй болгох, за дрон болон хурдны завинуудаар бол халдлах үйлдэх зэрэг байдлаар бол энэхүү хоолойг бол тасалдж болно. За ингэснээр 24 цагийн дотор бол дэлхийн газрын тосны үн одоо дор хаяж 20-40%-аар бол өсөх ийм бодит боломжтой юм а. За мөн үүнээс гадна Израиль руу мэдээч хэрэг Ираны зүгээс дайралт хийх болно. За Иран улсын хувьд Израилийн хойд нутагт нэгэн зэрэг буюу за бараг асар богино хугацаанд одоо нэгэн зэрэг шахуу хугацаанд олон мянган пуужинг нэг дор харвах ийм хүчин чадалтай ийм улс юм. За тэд өөрсдийн пуужингийн зэвсэглэлийг Израилийн эсрэг бол одоо анханаас бодлогын төвшөнд одоо ингэж айхтар бол бэлтгэсэн байдаг. За мөн одоо Иран улсын хувьд бол бүс нутгийн Хезболла, за Йеменийн хутичууд, за Ирак дахь одоо бусад зэвсэгт бүлэглүүд за мөн одоо мэдээч хэрэг Израилийн дотоод дахь одоо бараг ялагдаад ихтэй байна уу байхгүй юу Хамас бүлэглэл зэргийг бол одоо ашиглаж за прокси дайныг бол одоо эхлүүлэх боломжтой. За яг энд одоо Израилийн Америкийн нэгдсэн улсаас хүсэж байгаа одоо нэг зүйл буюу за одоо бодож байгаа энэ яриа хэлцээртэй энэ бүс нутгийн Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн сэдвийг оруулаач гэдэг одоо энэ хүсэлтийн одоо утга учир бол оршиж байна. За ягаад гэвэл Иран улс нь одоо энэ бүс нутагт маш олон прокси бүлэглэлүүдийг бол одоо ивент гэж санхүүжүүлж, зэвсгээр хангаж, за үр дүнд нь бол өөрсдийн гадаад бодлого, бүс нутгийн бодлогыг бол одоо тэднэр дамжуулан бол явуулж хөшөөрөг хийлгдэг. За өөрсдийн одоо хийж болохгүй үйлдэл, хөнөөж болохгүй хүмүүс, хавдаж болохгүй байнуудаа за тэдгээр бүлэглэлүүдээр дамжуулан бол сэвэрхэн байдлаар бол хавтлаг үйлддэг гэсэн үг ээ. За Израилийн хувьд бол энэ нь бол үнэхээр дарамттай байдаг нь бол маргаангүй үнэн. За Иран улсын хувьд одоо тэгэхээр тус улсын пуужингийн нөөцийн хувьд бол одоо тун нууцлаг байдаг. За аль бие усаар бол 3-аас 4,000 орчим пуужингийн нөөцтэй гэж бол одоо ийм мэдээлэл байдаг боловч за Европын холбоо болон Пентагоны шинжээчдийн зүгээс Иран улс бол дотооддоо нөөцлөсөөр бараг 10,000 холт авсан пуужинтай байж магадгүй гэж бол үздэг. За энэ бол мэдээч хэрэг бүр маш их тоо, энэ бол маш аюултай. За гэхдээ мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улстай яг урт хугацааны бүрэн хэмжээний дайн хийхэд бол энэхүү 10,000 гаруй пуужингийн нөөц гэдэг бол одоо хангалтгүй хаанаач хүрэхгүй. За мөн одоо Ираны пуужингууд сүүлийн жилүүдэд бол наривчлал сайтай болсон гэх боловч за зарим загварын пуужингууд байнаас 10-аас 20 м зөрж унах, за зарим нь бүр 100 м зөрөх тохиолдлууд бол одоо ч байдаг талаар барууны зэвсгийн шинжээчид бол дүгнэлт хийсэн. За ингэхээр ямар ч тач одоо Иран улс бол одоо Америкийн нэгдсэн улсын дайралтын хариуд за Америкийн нэгдсэн улсын ойролт орнын хэд хэдэн цэргийн баазуудыг бол газартаа тэгшилж засар олон одоо хүн хүч болон зэрэг зэвсэг технологи санхүүгийн хохирлыг учруулж за мөн нэмээд одоо Израиль улсад бол асар их хохирол учруулж улс даяар эмх замраагүй байдал бий болгох бол бүрэн боломжтой ийм нөөц потенциалтай бол харагдаж байна. За гагцгүй ийм учраас л одоо Трамп шууд бол Иранд бол хавтанд автаж чадахгүй байгаа. За яг л одоо хойд Солонгост хэрвээ хавтах юм бол за өмнөд Солонгос болон Японыг бол одоо хормын дотор газрын хөрснөөс устгахчаад за араас нь Ким Жон бол одоо өөрөө өвхөн амиа хорлно гэдэг шиг одоо яг ийм л дүр зураглал бол Иранд бас бий болно гэсэн үг. За Ираны одоо хувьд бол пуужингаа шавхаж хангалттай их хохирол учруулж чаад за араас нь ингээд партизаны маягийн дайн хийж тулалдсаар бол ингээд эцэст нь бол ялагдах боломжтой. За Америкийн нэгдсэн улс Израиль энэ дайнд ялах боловч тэр ялалт бол дэндүү үнэтэй байх болно. За мөн одоо өөр нэгэн бас аюул нь юу вэ гэвэл Америкийн нэгдсэн улс хэрв Иранд хавдсан тохиолдолд уг дайралт нь бол за бүс нутгийн дайн болох болон хувирах маш өндөр магадлалтай. За гэхдээ нэг зүйлээс бол хамаарна. За Иран улс үнэхээр эхний 72 цагийг тэсэж өөрсдөө хамгаалж үлдэж чадах уу?
За чадсан тохиолдолд энэхүү дайн бол бүс нутгийн дайн болж хүрээгээд хэлэх боломжтой. Хэрвээ чадахгүй бол Иран улс бол ингээ ялагдаад дуусна. За ингэснээр одоо хэрвээ чадсан тохиолдолд за Хизболла бүлэглэл за мөн цаашилбал одоо Ливан улсын зүгээс за Израилийн улсын эсрэг одоо масс пуужингийн цохилтыг өгч бол мэдэх ийм эрсдэл маш өндөртэй. За мөн одоо Ирак дахь шиит бүлэглэлүүд бол бүс нутгийн Америк нэгдсэн улсын цэргийн баазууд руу бол хамгийн түрүүнд бол дайралтхийн. За Йемений хуутичууд одоо Персийн булангийн тээврийг бол зогсоож таарна. За цаашлаад Катар, Кувейт дахь баазууд пуужингийн давталгаанд өртснөөр дайн бол одоо бүс нутгийн одоо дайн бол бодж эхэлнэ. За энэхүү дайнд одоо хүссэн үсээгүй ойролт орнд дахь Америк нэгдсэн улсын холбоотнууд болон за Ливан, Ирак, Йемен зэрэг улсууд бол одоо татагдан орно. За хөндлөнгөөс мэдээж хэрэг одоо бүгд найрамдах хятад ард улс бас нөлөөлөх бол бүрэн боломжтой. За ингээд түрүүн хэлсэнчлэн шатхууны үн бол одоо үр дүнд нь бол тэнгэрт тултал нэмэгдэж за дэлхийн нийтээр бол одоо энэ үр дүнгийн амсгуулна. За иймээс одоо яг ийм эрсдлээс сэргийлэхийн тулд цор ганц сэргийлэх боломжтой арга зам байгаа нь яриа хэлэлцээрийн арга зам. За яриа хэлэлцээр бол одоо мэдээж хэрэг хүн төрлөختнийг амтан адууснаас ялгадаг одоо хамгийн гол ийм зүйл юм. За яг энэ хамгийн муу сценарийг бол одоо талууд маш сайн бүр одоо дээд түвшний нарийчлалтайгаар бол тооцоолсон учраас за асуудлыг бол яриа хэлэлцээрээр шийдэхээр Трамп ингэж их хичээл зүтгэл гаргаж байгаа нь бол тун тодорхой харагдаж байна. За тэрээр яриа хэлэлцээр хийхийн тулд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцсон хүртэл одоо Ираны үүдэн даваачин сүрдүүлж байгаа ч хамаагүй одоо ингэж яриа хэлэлцээр хийхээр зүтгэж байна. За ингээд одоо ямар ч байсан хэрвээ дайн болвол ямар харамсалтай бөгөөд одоо аюултай ноцтой үр дагавар одоо бий болох талаар бол энэ дугаар дээр бол хангалттай ярьлаа. За эх 7 хоногт одоо дараачин шатны уулзалт болно. За хэдийгээр найдлага горилдлого бага байгаа боловч яриа хэлэлцээр бол амжилтанд хүрээсэй гэж бол хүсэж байна. За учир нь бол инх тайван гэдэг бол хамгийн чухал зүйл юм аа. За үнэхээр одоо хүрч чадахгүй тохиолдолд харин талууд бол магадгүй хүч хэрэглэх ийм арга замыг бол сонгох болов гэж бодож байна. За ингээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэж хүргэсэн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.